За өнөөдөр хоёулаа туршилт хийн. За чи ямар ч гэсэн энэ дээр юу байгааг багштай нэрлээд өгөөрэй. За тэгвэл бидний аль нь хөнгөн байгааг хоёулаа хэмжиж үзье. Тийм болохоор эхлээд хоёулаа илүү яагаад адилхан хэмжээтэйгээр хоёулаа хэмжээ гэсэн. За чамд хийгээ. Одоо ингэ сайн хараа. Энэ урам яг адилхан хэмжээтэй байна уу? Хэмжээ яг адилхан байна. За тэгвэл хоёулаа энэ дээр цааш тавиад үзье. Оо яг адилхан хэмжээтэйсэн чинь будаа 9 чагаар аль нь вэ? Оо 9 чагаар. Энэ юу лээ? Будаа нь ямар вэ? Тэ? Яг дуусан байна. Хөнгөн байна гэсэн үг. За тэгвэл хоёулаа 9 чагаар хөнгөн бүрлээ тавиад үзье та. За тэгвэл одоо хоёлаа энэний орон яагаад нэг хүнд орох юм бэ? Сахар нь дундуусан байхаар бүгдийнхээ жоохон зүүл хүнд юм. Будаан жоохон зүүлсэн байхаар таш байхгүй. За яг энэ удаа энэ будаа яагаад ингэж ингээс хөнгөн байгаа вэ гэхээр будааны илүү ингэж нэвтэрчлэн жоохон зайтай байгаа учраас будаа хөнгөн байгаа. Энэ харин жижиг шигтэй байгаад энэ жижиг шигчүүд дүүснээс зөндөө олон юм багтаан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ илүү олон юм багтаах учраас энэ хүнд байгаа шүү. За яагаад хоёлаад энэний оронд бүрлээ тавьж байна. За тэгсэн чинь аль нь болж байна? Үеийн будаан болж шүү дээ. Тэг яагаад тэгвэл гурал нь ингэж хөнгөн байгаа вэ гэхээр энэ гурал нь дотор чинь зөндөө агаар байгаа гэсэн. Тийм учраас агаар ингэж гуралтай хамтарч байсан шүү. Хөнгөн байгаа гэж байна. За тэгээд хоёлаа энэ будааны хооронд яагаад ингэж энэ тараа өнгөрсөн бэ? Эс тийм болж байна. Энэ дотор юу байгаа лээ? Агаар байгаа учраас энэ агаар тусдаа илүү хөнгөн байгаа гэсэн. За энэ